Яг одоо танд засаж залруулах шаардлагатай байгаа зүйл юу вэ? Эдгээр 5 үзрээс өөрийнхөө хамгийн их татагдаж байгаа, суглаж гарамаар байгаа нэг үзрийг сонгоорой. 1, 2, 3, 4, 5. Яг суглаад гарамаар байгаа нэг үзрээ сонгоод аваарай. Нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс яг одоо өөрт байгаа бүх зүйлдээ талархаарай. Таны талархал чинь танд цаашдаа амьдралд чинь хамгийн их аз, боломж, сайн, сайхан зүйлсийг авчирж өгөхөд бэлэн болсон байна. Тийм учраас та өөртөө байгаа жижигхэн чамаагүй зүйлд зүгээр л бүхий л чин зүрх сэтгэлээс талархах юм бол таны талархал улам их үржиж танд илүү сайхан талархлын зүйлсүүд ирэх болно. Хоёрдугаар үзрийг сонгосон хүмүүс таны сэтгэл зүрхийг эдгэж ангаах шаардлагатай байна. Нин ялангуяа хүн хоорондын харилцаанд магадгүй та өмнө нь их шарахыг авсан байж болно, хүнд хууртагдсан байж болно, сэтгэл зүрхчээ их шаналлыг үзэжсэн байж болно. Гэвч одоо эдгээр өнгөрсөн зүйлсийг эдгээгээд яг одоо байгаа хүн хоорондын харилцаанд хүндээ итгэл сэтгэлийг заавал гаргаарай. Гэвч таны өмнөх шарахыг өнгөрсөнд үлдээсэн зүйл гэж юусоо бодохгүй байна. Тийм учраас өмнөх шарах болон өмнөх сэтгэл зүйн гэмтлүүдээ өнгөрсөнд нь зүгээр үлдээ. Тиймээс та хүн хоорондын харилцаанд итгэл сэтгэлийг гаргаад заавал үзээрэй. Харилцаанаас харилцаа гэдэг шиг таны гаргасан сэтгэл итгэл чинь заавал таныг амар амгалан тайван байдал руу хөтлөх болно. 3-дугаар үзэр өөрийнхөө азтай, хувьтай, хувь заяандаа итгэж сурыг. Аливаа зүйлийг хийхээр шийдэж төлөвсөн бол, яах бол, ийх бол гэж айж, имээж, аргаш өөргөө татаж ухраах шаардлагагүй. Өөрийнхөө азтай хувь тавиландаа итгээд, хүсэл тэмүүлэлтэйгээр урагшаа, зоригтой, чин сэтгэлээрээ бүх зүйлийг хийхээр зориглоод үзээрэй. Таныг заавал Азийн тэнгэр бурхад сахиусан тэнгэрийг дээрээс чин ивэж гэрлээ өгч байна. 4-р үзэр таны гарт бүх сайхан боломж, бололцоо, нөөц, ур чадвар байна. Гэтэл өөргөө юу ч чадахгүй мэтээр бодоод байна. Үүнийхээ оронд өөрийнхөө нөөц, боломж, бололцоогоо бүрэн нэг шавхаад, дайчлаад үзээрэй. Танд амжилт ирэхэд маш ойрхон яг хажууд чинь ирчихсэн байгаа тул та зүгээр л өөрөөсөө гарч чадах бүх нөөц, боломж, бололцоогоо нэг мөсөн шавхаад хийгээд үзээрэй. Тэгвэл таныг Азийн тэнгэр ивэхэд бэлэн болжээ. 5-дугаар үзэр та бүх зүйлийг төлөвлөгөөтэй хийж сурах шаардлагатай байна. Амьдрал чинь зарим зүйл дээр хитрхи тийм замбраагүй байгаад байна. Хийсэн зүйлээ дуусгахгүй орхиод байна. Гэтэл танд хийх ёстой айгүй олон зүйлсүүд ингээд араасаа давхарлцсан байна. Тийм учраас хийх ёстой зүйлээ зүгээр төлөвлөгөөнийхөө дагуу хийгээд үз. Тэгэх юм бол таны дараагийн сайхан боломжууд, шагналууд чинь орж ирэхэд бэлэн болсон. Та өмнөх хийх ёстоймоо хийхгүй байгаа учраас дараагийнхаа сайн сайхан боломж шагналаа авч чадахгүй жоохон аз дутаад байгаа юм байна шүү. За бүгдэнд нь амжилт хүсье.